хүүхдүүдийн хувьд ч гэсэн нөгөө бие бинийгээ ингээд нөгөө хүлээн зөвшөөрөө те. Ийм хүүхдүүдийн шүү, ийм онцлогтой хүүхдүүдийн шүү. Гар утас дэлгэцийн хамааралтай болчихжээ. Энэ л асуудал үүсгээд байгаа юм байна. Эсвэл хүүхдтэй амьд харилцаа баг тогтоод байгаа гэдэг нь бас яг амар өөрчлөлт бол тэгэж хурдан өгнө гэж хэлэхгүй. Зүгээр ер нь баг багаар яг өөрчлөгдөж тэгээд хүмүүжиж эхлэх үү. За сайн байцгаана уу сонсогчдоо үзэгчдээ та бүхэндээ Хөгтөнгөр радио ээлжид подкастаа хүргэж байна. За өнөөдөр миний зочноор их сонирхолтой зочид ирсэн байгаа. Урилгыг минь хүлээж авч ирсэн хоёр зочиндоо баярлалаа. За зочдоо зочин танилцуулъя. За Батболд маань пара жижигхийн дасгалжуулагч тамирчин. За дэлхийн 4 удаа төрүүлсэн. За Ford Gabet тэмцээнд нэг удаа орцсон алтан медаль авсан байна тий. За энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагын дунд ярилцсанаа гаргалаа. За манай цэгийн Цэрэн долгор маань Бяцхан жаалхуу төрийн бас байгууллагын тэргүүн. За сонгоны найрхын дүүргийн 105 дугаар сургуулийн багш. За ингээд өнөөдөр ярилцах сэдэв маань үндсэндээ 4 сард одоо нэг аутизмын эмэгтэй хүүхдүүд зориулсан юм дэлхийн нийтээр таниулах юм өдрийн аян явагдах. Тэгээд 4 сарын хүрээнд энэ талаар ярилцъя гэж хоёр зочноо өрсөн явуулгыг хүлээж авсан дахин баярлалаа. За цэгээс эхлэе гэж бодож байна. За бас өөрийнхөө талаар дэлгэрэнгүй бас танилцуулаа тий. За бас хүүгийнхээ талаар товчхон мэдээлэлгүй танилцуулах гэж үзэж байна. За намайг булгай хөвгтэй Цэрэн долгор гэдэг. Бяцхан жаалхуу төрийн бас байгууллагын тэргүүн. Сонгоны найрхын дүүргийн 105 дугаар сургуулийн багш гэдэг. Яг өнөөдрийн сэдвтэй холбоотой гэдэгтэр аутизмтай хүүг ээж байгаа. Тийм миний хүү одоо 9 настай. За Батболд багш маань би одоо Батболд багшиг бол нөгөө дасгалжуулагч тамирчинтэй энэ талаас нь за цэгийн-тэйгээ бол өмнө бас уулзаж арга хэмжээнд дээр оролцож сургалтын дээр сууж ирсэн. За миний хувьд бол бас за манайх бас юм асуудалтай хүүхдтэй гэж бодож шаналж явдаг байсан. Ингээд гайхамшигтай хүүхдтэй гэдгийг мэдсэн. Ингээд хүүхдүүдээр холбооч бид нар танилцж найз болж ирсэн тий. За Батболд багштайгаа болохоор өнөөдөр танилцж байгаа бас сонирхолтой санагдлаа. Өөрийнхөө талаар бас товчхон танилцуулаад мэдээлэх үү. За намайг Эрдэнэ Натрын Батболд гэдэг. Би пара жижигцгийн 4 удаагийн дэлхийн аврагт Mondo Academy туслаг дасгалжуулагч гэдэг байгаа. Дасгалжуулагч тамирчин одоо хэр удаан ажиллаж байна? За одоо яг дасгалжуулагчаар бол нэг 10 сар гарсан болж байна. Тамирчнаар бол одоо нэг 7 жил болж байна. За энэ спортоор яагаад хичээлэх болсон шалтгаан юу байна? Энэ спортоор хичээлэх шалтгаан бол амар гоё. Тийм түүхтэй байгаа. Би нэг саксны талбайд сакс тоглоод тэгж байгаа одоо энэ Ариун цог гэдэг багштайгаа танилцсан. Бүр танилцахдаа бүр багш минь өөрөө ирсэн над дээр ирж намайг энэ спортоор хичээлэх үү гэж асууж ирсэн. Санал тавьж ирсэн. Тий, санал тавьж ирсэн. Тэгээд би нэг амар баруун гараараа шидэдсэн. Тэгээд ерөөс зүүн гар нь орохгүй баруун гараараа шидэдсэн. Тэгээд тойрч явж байгаа л ирээл дуусаа явахчаас ч өвнөөс ирсэн. Тэнгутаа 90 гутаа тэгж асууж. Чи спортоор хичээлдэг үү гэдгсэн. Чи спортоор хичээлэх үү? Тэгэхээр би нөгөө гарлуугаа харчаад би чадах юм болоо да гэсэн чинь манай багш хүн өөрөө хичээвэл чаднаа болдیں۔ Гэт тэр үг надад амар таалагдаад. Тэгээд маргааш нь очиод уулзаад яг энэ жижигцөө гэдэг хөлт багштайгаа холбогдчихсан байна. За би нэвтрүүлэг хэлэх юм зүгээр Батболд багштай танилцаад товчхон ярилцаад бас нэлээд хэдэн жилиг те өвчтэй ингээд бас эртээ дээр хөвтөж өнгөрүүлж ирсэн. Ингээд бас өөрийгөө таавд болох нэлээд хичээж одоо энэ төвшөнд ирсэн. Одоо яг сонсогч үзэгчтэй бас зүгээр айхтар хүний задлахгүй ч гэсэн бас тодорхой хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй байгаа те Батболд багш маань. Гэхдээ энэ даван туулсан бас те тэр түүх цаг хугацаанаас хуваалцвал. За тэр бол нөгөө ар гэр хамгийн түрүүнд амар нөлөө үзүүлдэг. Тэгээд дээрээс би нэг амар өөрийгөө амар тусгаарлаж байсан. Би л чадахгүй, би л ийм хөгжлийн бэрхшээлтэй, би л бүтэхгүй. Энэ угаасаа л надад л байдаг гэдэг. Өөртөө л ер нь бүх буруугаа өгөөл өөрөө л ер нь тийм ганцхан тийм шиг амар айшилдаг байсан. Тэгэл гэртээ сургуульд явж байхаар хүүхдүүдээр л тэгээд гэртээ нэг 6 жил зөвхөн гэрээсээ гарахгүй тэгэл гэрээ цэвэрлээл хоол унд хийгээл тэгэл
байдаг байсан. Тэгээд нэг ерөөсөө нэг суугт хаягтай байдаг гэсэн баруун гарт л та. Зүүн гар нь ерөөсөө ажиллагаагүй. Тэгээд өөртөө шаналал, өөрийгөө бороодагаад тийм байсан. Тэгээд ер нь бол арга гэрэл амар тийм тус болсон да. Өргөн ялан дэлхэд одоо хамгийн ойр дотны хайртай хүмүүсд туслаа шүү дээ тий. Тэгээд таягтай байдлаас одоо ингээд таягнаасаа салцсан. Салсан. Бүрэн алхаж ишгдэг болцсон. Тийм. Одоо тэгээ сайхан унаа машинтай болсон. Машин хөлгөөнд оролцож байна. Тэгээд би бас цэгийгээс сонирхож байна л та. Та хоёрын танилцсан түүх яаж холбогдсон юм? Багштайгаа юу? Тэгээ багштайгаа одоо Батболд багштай танилцсан түүх. За яг нөгөө нэг хүүгээ би нөгөө яг ингэ спортоор хичээлүүлээ гэд маш олон газар ингэ судалж ирсэн л да. Тэгээд би ч бас 4 хүүхдээ ээж. Тэгээ ахыг нь жижигцүүд бүртгүүлээд тэгээ явж исэн чи Батболд багшаа хараад тэгээд ямар ч нэг зориглоо хэлээд үзээд миний хүүг аваад ингээд та ганцаарчлан байдлаар заах боломж байна уу гэсэн чи айгүй сайхнаар хүлээж авсан. Тэгээд багштайгаа одоо уулзраад хагас жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид хоёр бас чамгүй амжилт өөрсдийнхөө хэмжээнд чамгүй амжилттай улсын аврагад орсон. Мэдээж асуудал медаль байр эзлээгүй ч гэсэн миний хувьд бол маш том амжилт. Тий оролцсон чухал оролцоотой байх нь чухал тий. Хүүхдээ одоо нийгэмд таниулах тий. Энгийн хүүхдүүдтэй найзлуулах тий. Спортоор хичээлүүлэх, бие бэлтрийг хөгжүүлэх тал дээрээ. Тий. Спорт өөрөө төсвөр төвчээр ухаан тий цаг баригдлах ариун цэврийн байдал гээд хүнийг аягүй сайн хүмүүжүүлдэг. Тэгээ би бас яг нэвтрүүлгийн өмнө товчхны талаар сонсчод ямар гоё юм бэ яаж холбогдсон юм бол доо гэж сонирхсан. Батболд багш анх энэ төрлийн аутизм гэдэг мэдээлэл энэ нэр томьёог хинээс сонсч энэ хүүтэй холбогдоход ямар мэдрэмж төрж ирсэн? За тэрийг бол би нэг юник жижигцөө гэдэг актив байдаг. Тэнд очиод анх би аутизмтай хүүхэд, даунтай хүүхэд байдаг гэдгийг би яг мэдэж авсан. Ер нь тэмцээн уралдаан дээр бол ингээл яваал ингээл ийш тийш гүүгээл байдгээс тэгээд ерөөсөө ямар ч ойлголт байхгүйсэн чинь тэгэл тэр нэг жижигцөө юник жижигцөөгөөс надад санал ирээд тэгээ би багшаа би ингээд ийшээ очиод ингээд ажилчиж болох уу гэсэн манай огш туртаа нарахгүй тгээ тэгэхээр очиод уулзаад яг тэр дунд нь орсон чинь яг л миний нөгөө нэг даван тулсан яг тийм нөгөө нэг өдрүүд яг тэр хүүхдүүд надад харагдсан. Тэгэл би 3 сар тэр юник жижигтүүд ажиллаж байгаа. Тэгээд дараад нь анандтай яг ингээд таараад анди яг багш нь болоод ингээд яваад одоо нэг яг хагас жил өгцөж байна. Урт хугацаа шүү дээ. За хүүдэр гарч байгаа амжилт одоо өөрчлөлтөө те ер нь юм бас нөгөө нөлөөллийн байгаа шүү дээ. Энэ бас ээж хүний хувьд ямар санагдаж байна? Одоо би хүүдэр яг нөгөө онцлуулаад нөгөө бидний хувьд чинь хүлээн зөвшөөрөх хугацаа гэж нэлийн ба. Тэгээд ерөөхдөө манайх нөгөө гэр бүлэрээ нөгөө яг энэ аутизмыг бодлоо бэлэн мэд ойлголттой хүлээж авсан. Эхлээд бол амаргүй лсэн л да. Тэгээд одоо яг спортоор хичээлээд манай хүүхд харьцангуй юм тогтун. Ерөөхдөө бол яг манай хүүхдийн хувьд бол зан үйлийн асуудал азар нөгөө байхгүй. Тийм тэгээд багштай байгаад одоо манай хүүхд бол маш тайван үг хүлээж авах байдал үйл хөдлөл нь ерөөхдөө айгүй гоё одоо ингээд цэгцэрсэн. Тийм. Мундаг байна тий. Ер нь бол аутизмын төрлийн хүүхдүүд их хөдөлгөөн ихтэй, гүйж хараадаг, дуу шуу гинтийн зүйл их гаргана. За мэдээж би заав хүний удаа анхны хадлаар бас ийм талын мэдээлэл ээж нөхөд маш дургуутсаж ирсэн. За чи хүүхэд орой тишэлд орохыг алид ирэх үү? Орой чөлд орохыг алид ирэх үү? Бити муу юм ярлаад ингээ амаараа ингээд тийм байхгүй гэж би бас эсрүүцдэг байсан. Тэгээ манай их нэр сэргэлүүчээс Good Doctor гэдэг кино үзүүлж ирсэн надаа. Энийг үзээч хараа энэ их өөрхөн кино гэдэг. Би өөрөө кино үзэх сонирхолтой болохоор үзэж идэл яг охины маань хийдэг үйлдэлүүд, зам байдлууд тэр анзаардаж эхлээд тэгээд анх хөлийн зөвшөөрж аав хүнийхээ хувьд эмнэлгээр явж онцлуулах юм үр дүнг 2 нас ойтой байхаас нэхэлсэн. Тэгээд өнөөдрийн гол ярилцлагын маань бид гурав ярих гэдэг асуудал бол энэ төрлийн хүүхдийг бид айлын зөрүүд хүүхд байна, эрх хүүхд байна, хит дэлгэцийн хамааралд орсон юм шүү гэж андуураад байгаа нь хамгийн цаг алдаад байгаа юм аюултай болов би анзаарч эхэлсэн. Тэгээд энэ талын мэдээллийг эртхэн шиг баг дээр нь алуулгаар
онцлуулбал энэ төрлийн хүүхдүүд эдгэрч нийгмийн харилцаанд бусад хүүхдүүдтэй хамт оролцож амьдрах боломжтой гэдгийг олж хараад байгаа байхгүй аав хүний хувьд. Байнга сэтгэл зовдөг байлаа шүү дээ. Энд шоглуулч. Сая сургуульд ороход жил байнга шаналлаа шүү дээ одоо. 0-д би засч чадахгүй, жагсаалаар орж чадахгүй. Тэгээд нөгөө олон цагаар минутаар тэгж анхаарал төвлөр сууж чаддгүй хүүхэд яана энэс одоо ингээ 2 дугаар анги болсон хөрхөн нэлээ олон өгжим ая тоглоо сурцсан сургуулийн үйл ажиллагаанд төвчтэй оролцоо явж байгаа охиноор бас бахархаал байж байна. Тэгээд энэ тал дээр яг дутмаг зүйлүүд бас Монголд байна л да. Мэдээл ховор багш одоо сургууль хөгжүүлсэн ойлголт бага тэр энэ байна. Тэр энэ талаар цэгийн хувьд ямар бодолтой явдаг вэ? За би яг нөгөө урд нь бол нөгөө яг аутизмтай хүүхдийн ээжийн хувьар ярьдаг гэсэн бол одоо өнөөдрийн хувьд болох тэр багш хүний хувьар хариулахад одоо бидний үед бол яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гэдгээ одоо тусгаарлаад одоо өөр сургуулаар тий өөр багшаар яг мэрэгсэн тийм багшаар явдаг гэсэн бол сүүлийн жилүүдэд болох тэр тэг шамрагталт гэдэг байдлаар энгийн хүүхдүүдийн дунд хүүхдүүдийг хөгжүүлдэг болсон байна л да. Тэгээ манай сургуулийн хувьд болох тэр нөгөө одоо өөрийнхөө сургуулаар л би чинь жишээ авч яриа шүү дээ. Тэнгуут манай сургуулийн хувьд болох тэр нөгөө яг нөгөө Азийн хөгжлийн сангаас төсөл хэрэгжиж байгаа. Ерөнхийдөө нөгөө үүдний жижигрээс ахгуулаад яг ингээд нөгөө орж ирсэн хүмүүнээс ахгуулаад бүх багш нар маань сургалтанд хамрагдсан энэ хүүхдүүдийн тухай яг аутизм гэхгүй яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай одоо нэг ойлголт хандлагын хувьд болох тэр арай эерэг бус газруудаа бодвол арай эерэг аутизмын хүрээний эмгээгийн хүмүүс бодохдоо болох тэр өвчин гэж хараад байсан бол яаж л энэ чаанжи эмгэг шүү дээ идэгрэх боломжтой сайжрах боломжтой ажиллаад байвал энэ үр дүнгээ өгдөг шүү дээ гэдэг нь одоо багш ажилчид бүх хүмүүс одоо ингээ мэддэг сургалтанд хамрагдсан юм ойлголт хандлагатай болох тэр одоо яг би өөрөө багшлангаа хүүхдээ бас нөгөө сургуультай хөгжүүлэл явж байна л да. Тий. Одоо бас 2 дугаар анги нэг үе удаа яг нэг орсон байдлаа бодвол ахиц дэвшил айгүй сайн байгаа. Тийм тэрэнд нь ээжийн хувьд одоо нөгөө багшийн хувьд бас амар сайн баярлал явж байгаа шүү. Цүнх намаа хямгадаг те балдагаа гарахаас эхлээл баримлын шавраа нэг бүрэн гүйцэд биш маг талын олоод ирээсэ гэж бодох юм уу те. Бас нөгөө нэг анги хамт олон бас хүүхдэд манай айгүйх тусалдаг. Тийм одоо нөгөө одоо ингээл өөрөө ярьж байгаа нөгөө одоо 0 орохтны яана гэх ингээ боддог байсан бол гэдэг эхний жилд бол яана гэл хажууд нь очил ингээд яаж гэдгүйсэн бол одоо бүр ингээл бүр яхаа андыг тэгээрээ өнөөдөр миний ээлж шүү андыг би өнөөдөр хариуцсан шүү гэл ингээл нөгөө хүүхдүүдийн хувьд ч гэсэн нөгөө бие бинийгээ ингээд нөгөө хүлийн зөвшөөрөө те ийм хүүхдүүдийн шүү ийм онцлогтой хүүхдүүдийн шүү ийм чи зүгээр л ингээл ийм онцлогтой л хүүхд гэдгээр ингээ хүлээн зөвшөөрсөн эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн биднээс нөгөө сургалт аваад энэ манай ангид ийм хүүхдүүдийн шүү ангидийн шүү энэ хүүхдүүд аутизм гэдэг чинь ийм юм шүү да харааны бэрхшээл чинь ийм шүү гэдэг ингээд яг нөгөө хөгжлийн бэрхшээл талаар ингээд яг нөгөө ингээ зохицуулаад одоо ойлголт мэдээлэлтэй болчих харьцангуй тийм аутизм бол ер нь бол хит мэдрэх хүүхдүүд л те сул мэдэрдэг чанга мэдэрдэг тэр нь сонсголоор болон үнрээр дуу чимээгээр гэж хэл яриагаар мэдрэгч идэг. За манай охины хувьд бол бас хэл ярианы хоцрогдолтой бос одоо нөгөө хүүхд шарах те энэ тал дээр бол төдийлөн гайгүй. Ер нь бол ингээд цэгийн багш хэлж байгаачлан сургуулиуд болгон энэ талын мэдээлэлтэй бол эцэг эхч хүүхдүүд өөрсдөө ажралтай орчныг бий болох боломжтой. Миний хамгийн сүүлд суусан сургалт болохоор яг хүүхдээр нь өөрөөр нэмжлэх юм бэл. Мэдээж ийм ангаахын талаас муу багш сургууль талаас бүх талаар ингээд харилцаа байгаа үсгээ тэр хүүхдэд дэмжиж байгаа боловч найзаар намжуул имжилт юм байна. Дотны 1 2 3 4 дэх найзаар имжилж тэр хүүхдэд өөрсдийн нэнд авт юм байна. Хоёр тэр хүүхдэд туслаад байгаа хүүхдүүд нийгэмд гарахтаа маш их хүнлэг, хүнийг хайрладаг, тусч айгүй юм амжилттай хүмүүс болдог гэж. Аутизмын төрлийн эмгийн хүүхдтэй найзалж байгаа хүүхд өөрөө тэр хүүхдэд би дагаад багаас нь туслаад найзлаад эхэлж штэ. Тэр хүүхд өөр айгүй сайн хөгждөг гэж. Тэдний гэр бүлийг ойлгож байгаа ээж аавууд өөрсдөө бас бизнес ажил болон улс төрийн карьер альва зүйл тэр төрлийн хүүхдүүдийн ээж аавтай найзалдаг хүмүүс айгүй амжилттай явдаг гэж. Тэгэхээр нөх хэцүү бэрхийг гэж харахгүй энд бол бурхнаас ирсэн гэрэлгийгээ бурхны маш том бэлэг гэж гайхалтаар харж бид нар өөр хүүхдээ одоо хүмүүжүүлж штэ. Тэгэхээр бидний хүрээлэх хүмүүс даган ингэж өсч хөгждөг юм байна. Хоёр дахь юм бол ер нь тусгай хэрэгцээ түүхдэх юм бол тусгайлан тусгай хэрэгцээ сандал тусгай ширээ гаргаж тусгай анги үүсгэх нь бол нийгэмд бол дэмий юм бол гэж харагдгийг надаа. Айл болох энгийн тэ үед энгийн хүүхдүүдтэй л хамт байлгаж ээж хамт хөгжүүлэх болов гэж шаарддаг. Энэ тал дээр Батал төгс ямар бодолтой байдаг вэ? Би юу нь бол одоо яг ажиллаж байгаа хүүхдүүдтэй. Ер нь бол би яг өөрөөр нь бүх юмыг хийлгэх тийм яг юун дээр ажилдаг.
Өөрөө хувцас өмс, өөрөө тайл, чи чадна, чи энийг л хийхгүй бол чи цаашдаа өөр хүн чамд туслана гэж байхгүй гэл. Тэгэл ер нь яг тиймэрхүү тал дээр л их ажилладаг. Яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө би өөрөө яг тэр юг мэдэрсэн. Мал тийм манай багш намайг тэгдэг гэсэн. Чи өөрөө л энийг хийж, чи өөрөө л энийг хийж сурч ийж, чи өөрөө л энийг ажиллаж ийж, өөрөө л өөрийгөө чи даван туулж ийж, чи цаашаа хөгжинэ. Тэгэхгүй л бол чи хөгжихгүй гэж хэлдэг байсан. Тэгэл одоо яг тэр замаар нь өөрөө яг багшлал яг хүүхдүүдтэй яг тэгж л. Одоо яг батлуудыг жил хооллох бие засах тийм ингээл гарч явахаас эхлэж яг хуруу гар нь хөдөлгөө байсан үеэс эхэлж өөртөө тэмцэж эхэлсэн юм чинь. Тийм ээ. Одоо тэгэхэд яг энэ төрлийн хүүхд ирэхэд тэр бөмбөгийг тэндээс тэр болонлоо аваачаа тавиар ирэхэд тэр хүүхд шууд тэр дорн биелүүлэх болно. Тэгэхээр энэ тал дээр яаж ажиллаж байна? Энэ дээр яг өөрөө ихлийг үзүүлнэ. За одоо яг юу гэх юм бол яг төвлөрч харахгүй ч ихсэн яг өөрөөсөө нөгөө нэг яг сонсголоороо гэж хэлсэн шүү дээ түрүүн. Яг тэрэн шиг сонсголоороо бас тогтож харахгүй ч гэсэн харж идэг. Тэгээ яг хүний үйлдэлийг дуурайдаг. Тэрийг би яг ана дээрээс олж харсан аахгүй. Тэгээ яг ингээ өөрөө нөгөө нэг яг ингээд би хийгээ үзүүлсэн чи ана эхлээд хийхгүйсэн. Тэгээ дараад нь яг би ингээ яаж чи өөрөө намайг барьж авснаа. Унгаагаа тэгэнгүүт нь ер нь яг л ингэж өөрөө ихэлж үзүүлж ийж ингэж зааж зөвлөж ийж энэ хүүхэд маань цаашаа явах юм байна. Тэгэл би засахт нь одоо ингээд бүр өндөө ингээд бүгд ингээд шутлаа хийж тэгэнгүүт болохгүй чи өндөө шутлахгүй чи зөвхөн урд хэсгээ гаргаад ингээд яг тиймэрхүү маягаар л. Ер нь бол аутизмын төрөл олон одоо ялангуяа энэ төрлийн хүүхдүүдийг нөгөө хит их хозролтой гэж хараад байдаг л давуу талууд аяг их байдаг. Дэлхийд энэ төрлийн алдарттангуу те маш амжилттай байж байгаа тамирчид нэр төрсөн хүмүүс аяг их байдаг байхгүй. Зүгээр манай охины хувьд гэсэн анх цэцэрлэгт өгөхт нь би бас айцтай л өгч ирсэн. Тэгэхэд зас охины бүжгэнд оруулаад хасч ирсэн. Тэгэд нэг удаа хийгээл болсон шүү дээ танаа охт гэдэг чийсэн. Асуудалгүй багшаа. Нэг удаа яасан бол тогтооцсон байгаа. Би хувцсыг бэлдээ. Тэгээд тайзан дээр хараа гэжсэн би. Тэгээд 8 охин зас охины бүжиг үзэхлээр нэг ч алдаагүй хийж ирсэн. Ийм давуу тал баттай. За сая мөн сургуульд ороод хоёрт нөгөө К-усгийнхаа нөгөө нэг шүлгүүдээ цээжлэн бусад олон дуу бүжгүүд тайзан дээр хийн штэ. Бас ингээд дутуу хийгээд байна. Тэгэхээр нөгөө баг балж бах болох уу ааваа гэд над санал тавьж ирсэн. Асуудалгүй би арын хариуцлагыг хүлээе. Товцыг бэлдээ тэр тайзан дээр хараараа багшаа гэсэн. Бүх юма 100% гүйцэтгэдэг. Ийм давуу талуудтай. Тэгэхээр энэ дээр бол бас эцэг эхчүүд болон бусад нийгмийн харилцаанд орсон хүмүүс гаргаж байгаа өгдлгөө орж хачигт дуу чимээд нэмсгэлээд идэх байхгүй юу? Ямар амар хүүхдэд дуурай нөсгцэн. Ямар зөрүү хүүхдэд л гэж анзаардаг. Бид нар аав ээж тэр болгон хүүхдээ юм асуудалтай хүн тайлбар явах айгу хэцүү байдаг те. Цэгийн бас энэ дээр ямар хэцүү зүйлийг даван туулж ирсэн те. Тийм. Ерөнхийдөө нөгөө нэг аав ээжүүдэд бас одоо үзэж байгаа аав ээжүүдтэй хэлэхэд яг энэ хэлэхэд хүүхдэдээ итгээд үзээрэй. Хүүхдтэйгээ те. Одоо бид нар мэдээч асуудал тэр хүүхдүүд маань чадахгүй байгаа. Тэг те. Одоо бид нар одоо эцэг нь болтон заад сургана. Тэгээд уйггүйгээр хичээлээ. Тэгээд хүүхдтэд итгээд үзэрэл. Тэгээд амжилт нь угаасаа харагдана гэж хэлмээр. Олон нийтийн харилцаанд орж явахт бол бид өргөдүүлэх өсдөггүй байхгүй юу? Яг л ингээл миний хөвч штэ. Бусад хүмүүс болохоор ингээд хашрах юм уу, тойрж гүөх шалан дээр өнгөрч мөрхөн гайхдаг байхгүй юу? Ямар замраагүй. Байгаар нь хүлээж авч хэрэгтэй байхгүй юу? Тэр хүний чихэн дээр хашрахгүй, тэр хүний өр дээр өнхөрөхгүй, янз бүрийн юм нэг үйлдэл нь өөрөө яг энэ хүүхдийн энэ бусдаас ялгараад байгаа юм мэдрэмтгий өөрөөрөө байгаа хэлбэр нь. Жишээлбэл хүүхдээ аваад битэр эмчтэр орол үзүүлэхэд манай охин эмчийн өрөөний дээр цэфэн дээр байгаа тавхтаач хэрэг олоод харсан байгаа байхгүй. Чихэр идэгээд гайхаад тэр дээрээс нь чихрийг харсан тэр. Ийм мэдрэмтгий одоо бид гурвын хажууд зүдэнсний хайрцагтай зүдэнс шалан дээр унахад бид гурав авах хугацаанд тэр хүүхэд 22 шиг зүдэнс байна гэдэг шууд хэлдэг. Ийм давуу талууд тий хараа болон сонсгол одоо айгүй их шинжилгээ аюуд өөрөө сурсан байна. Тэгээ энэ төрлийн ээж аав нар амжилттай явдаг ч нийгэмдэр яг үндэ бас нөгөө хүүхдийн талаар байнга манай хүүхд ийм асуудалтай яриад яваад чаддаггүй хэцүү байдаг тий ийм хөгжлийн бэрхшээлтэй юм уу ийм хоцрогдолтой гэж яриулахаа аав ээж хүсэхгүй шүү дээ. Нөгөө хүүхд маань мэддэггүй. Тэгээ энэ талаас ууж ээж аав нар нөгөө сургууль цэцэрлэгт хамруулж чадахгүй гэрийн орчинд өсгөөд хаалганы цаана үлдээчдэг. Тэгээд айгүй олон одоо ингээд ахлах анги руу орох хэмжээний насанд үрсэрнэ нэрээч бичиж чадахгүй байна, уншиж чадахгүй ийм хүүхдүүд асрах үлдчихэж байгаа тий. Тэгэхээр одоо ээж аавдаа гэж хэлэхэд
хүүхдээ багаас нь тийм ээ хүлээн зөвшөөрөөд хүүхдтэй итгээд тэгээд одоо сургалт юу гэдэг нь тий өөрийг нь анзаараад ажиглаад тийм ээ маш сайн таньж мэдэх. Тийм одоо ингээд өөрөө гэлж шин нэг шүзэн зурхад 22 ширхэг үзэн байна. Энэ хүүхд бол харааны асар их мэдрэмжтэй тий өндөр мэдрэмжтэй сонсголын асар их мэдрэмж. Одоо манай хүүхд л гэлдэг гот галтгоонд ингээд задлж байгаа ундааныг одоо кола ингээд гэл тийм гот бичгэн талаараа галаар барагийн хүн бол сонсохгүй шүү дээ тийм үстэй. Тэгж жаад ингээд сонсголын хувьд бол асар их мэдрэмжтэй байгаа байхгүй юу? Тэгдэг. Тийм. Тэгтэр ерөөсө хүүхдэд итгээд үзээрэй. Энд чинь ингээд бид нарт өгсөн бэлэг юм шүү. Амьдралын гоё гэгээлгээр хараарай тий. Тэгж хэлмээр санагдаад идэв шүү дээ. Бид нар тийм хөвшмөл байгаар өсөж хөгжсөн бол хүүхдүүдэд өөрчилж өсгөх юм бол өөртөө дахиад хөгжиж эхэлж байгаа байхгүй юу? Манай охин ч бол орч руу ахна манай орчны хаалгаж чанга хаагддаг. Яг орчны хаалгаар ороод чихээд артдаг. Хоёр чихээ ингээд дараагийн лифтний өөд хүртэл ч юм уу. Тэгээ энэ тарлын зүйлийг бид яагаад хугацаа алдсан бэ гэвэл одоо яг ингээд ой гараад ингээд хүүхдүүд дөнгөж ингээд нэлхаасаа дэше өсч эхэлж ш. Тэгэхэд нэрээр нь дуудаж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Нэрээр нь дуудахад над руу харж гинөө. Тэ? Тэгээ би хажуу талд баруун талаас нь дуудахад баруун чи харж гинөө. Зүүн талаас нь дуудахад нэрээр нь дуудахад харж гинөө. Ард нь явж байгаа тохноо юм уу хүүгээ нэрээр нь дуудахад эргэж харж гинөө. Тэгээд хэрэгэлсэн зүйлсээ байранд тавьж гинөө. Яаж хоолж гин, яаж унтаж амарч гин гэдгээс нэг ажиглаж асуудал гарч байгаа юм зүйл ажиглагдвал онцлуулах уу сэмүүтэд үзүүлэхтэй ингээд дараа дараагийн шатаар явах ёстой юм байна. А тэгэхгүй бид нэг гар утас дэлгэцийн хамааралтай болчихжээ. Энэ л асуудал үүсгээд байгаа юм байна. Эсвэл хүүхдтэй амьд харилцаа баг тогтоод байгаа гэдэг нь бас зарим талдаа зөв тэр нь бас нөлөөлөд байгаа боловч андуурагдаад байгаа юм тий. Яг нөгөө гурван бэрхшээл байна уу гэдэгдэг шүү дээ тий. Яг нөгөө тэр бэрхшээл тэр одоо тулгуурлаад нөгөө нэг оншоод явдаг тий. А тэрнтэйгээ адилхан нөгөө нэг хүүхдүүдээ бас нөгөө юу амарлага юм л да. Мартсан ярих гэжсэн. Зүгээр заримдаа яг тэгдэг шүү дээ. Олон асуудлууд дотор байгаа учраас энийг яриндаа гэл нөгөө чиний яриаг дасалж болохгүй тэгэл энийг яриндаа гэж бодож байсан. Санаа зовлтгоо. Яг тэгдэг чинь асуудлууд миний амьдрал бодит байгаа болохоор араараасаа ингэж чамруу төрж орж иж байгаа байхгүй. Энийг яриндаа гэж гал. Яг нөгөө сая түрүүн цэгийн манд дурдсан. Эдний одоо жишээл танах хэдгээр сургууль лээ? 105 дугаар сургууль. 105 дугаар сургууль чинь Баян шүнд байдаг үстэй. Тий, Баян шүнд. Хотын төвийн сургууль биш шүү дээ. Тэгээд тэнд ингээд хэрэгжээд явж гин гэдэг чинь даваа байхгүй юу? Хэдий ч одоо монгол хүмүүс зааж нөгөө хүний зовлон болон хүүхдийн зовлонгор мөнгө их өсдөггүй байхгүй юу? Сэтгэл зүйс тусалдаг. Одоо биелэл тэгэн гоч одоо Баян гол дүүрэгт гэр маань гэдэг. Тэгээд Сонгон хайрхан дүүрэгт хүүгээ өгдөг. Тэгээд Сонгон хайрхан дүүрэгт өөрөө бас ажиллаж гин. Тэгээд яг нөгөө хүүгээс үүдэлтэйгээр нөгөө нэг энэ яг багш гэдэг мэргэжлэрээ эргэж ажиллахад хүрсэн хүн байхгүй юу? Тийм. Яг үнэ. Улаанбаатар хотод нөгөө би түрүүн бас яриандаа дурж ирсэн энэ талын мэдлэг мэдээл бага байна. Бүх насныханд ажил төрөл боловсролынхан дээр ч ялгаагүй, эмнэлэг дээр ч ялгаагүй. Тэгээ манайхаас Улаанбаатар хотод амьдарч байгаа нэ судалгаа хийж хагаад модны хоёрт Монгийн сургуулийг сонгож ирсэн охиндоо. Энэ сургууль харьцангуй аутизмын талаар мэдээлэлтэй сургууль юм байна. Хэд хэд хүүхд сурж байна, төгсгсөн байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй саажилттай хүүхдүүдийг сургадаг. Тэгээд манай хаан бол дүргээс нүүж ирсэн модны хоёрт. Охиноо энэ суралцуулахын тулд тэгээд баярлдаг би бас тийм ажилтан тэр сургуулийн удирдлага бүх төрлийн багш нарт бүх зүйл дөгш биш хэдий энэ хүүхдүүдийг аваад сургуульд оруулаад тухайн анги даасан багш 10% нэмэгдэл авдаг цалин дээрээ тэр хүүхдэд зориулж сургалт семинар туян бэлтдэг ганцаарчилсан одоо тийм ер нь 20 эрүүл үеийнхтэй ангид одоо тийм асуудалд одоо миний охин сурч ирсэн шүү дээ цэгийн хүү ялгаагүй одоо манай сургууль л гэхэд 2770 хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдээс 22 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. 22 өөр. 22 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Тэр дундаа аутизмтай хүүхэд 3 хүүхэд байгаа байхгүй юу? Сайн хамруулж байна тийм. Тэгээд одоо ингээ хамруулад явж хахад бус сургуулиудыг ингээ би бас яг энэ сургуульд орохоос өмнө бас нэг сургуульд хүүхдээ өгж үзчихсэн. Ойлголт хандлагатай үед нөгөө багш нар эцэг эхчүүд ажилчид одоо нөгөө ээж аавыг аягүй шантруулдаг. Тэгээд одоо би ингээд эргээд харангуут байна шүү дээ. Ийм юм байна гэж харсан. Ээж аваад хүүхдүүд одоо ингээд ойлголт хандлагатай үед нөгөө хүүхдээ ойлгуулах гэж ингээд кичээдгүй. Тэгэл ерөөс ингээд гэртээ ингээд ячдаг. Чадахгүй болохгүй байна. Угаасаа л ингээд болохгүй байна. Яга заавал би гэж яга заавал миний амьдралд ингэв гэдэг ингээд нөгөө бүх юмыг л өөрөө ягаад гэдэг болохгүй зүгээс хараад байна. Асуултууд ингээд яадаг. Одоо би ингээд яг сургуульд ингээд багшлал ирэнгууд тухайн багш аргагүй юм байна шүү дээ. Яагаад гэдгийгут тухайн үед ингээд энэ сургуулийг төгсөж хахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах арга зүйг нь олгоогүй байхгүй юу? Тийм биз?
Тэгэнгუთ тэр хүүхд тэр багш чи яг юунаас эхлэхийг мэдэхгүй байгаа. Нөгөө 20 хүүхдэд анхаармаар байдаг. Нөгөө ангийн хүүхдэд анхаармаар байдаг. Анхаармаар байдаг. Аль-алиг нь аваа явмаар байдаг. Эцэгчүүд бас дургуц шүү дээ. Би ингээд энгийн хүүхдүүдтэй энгийн базуур авах гэж хүүхдээ сургаж яхад хажууд нь хүүхд ингээд гээд ийм сөргөлтөө зөрчил гарч идэг тийм. Тэрэн дээрээс болоод нөгөө эцэгчүүд маань хүүхдийн өмнө шийдвэр гаргадаг байхгүй. Манай хүүхд чадахгүй маань. Бүлээ гээд. Тэрнийг би болох төр одоо яг нөгөө нэг яг амьдралаараа туулаа явж байгаа болох төр мэдээд байгаа байхгүй. Хүүхд маань юм анцлагтай. Би өөрөө ингээ багш надад ч гэсэн тулгарах асуудал байхгүй. Зөвхөн би өнөөдөр аутизм гэдгийг мэдчихэж байгаа юм. Хүүгээрээ л мэдчихэж шít. 100 аутизм тэгвэл 100 угуулаа өөр. Ганц манай ананд чи биш байхгүй юу? Тэгэнгუთ би ганцхан анандыгаа ингээ мэдж байгаа байхгүй. Тэгтээ нөгөө бусд нөгөө багш нарыг бодвол аутизмаар арай мэдлэгтэй байгаад байна. Тухайн хүүхдүүд одоо ингээл манай сургууль дээр жил ингээл даунтай хүүхд ороод ирэнгүүт даунтай хүүхдээ яаж харьцгаа мэдэхгүй л багш нар бэж л байгаа байхгүй юу? Тэгтээ багш нарыг буруутгах аргагүй. Ягаад гэвэл тухайн одоо багш маань ингээд сурж байгаа хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ яаж ажил гаргах зүг юм мэдхгүйгээр төгссөн багш байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө ээж аав ч гэсэн бас багшаа ингээд хүлийн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Яг хүүхдтэй адилхан тийм. Нөгөө багш маань ингэж ийна ийм маслэгтэй биш багшаа ийм нэг сургалтанд суугаатгаач хоёлаа хамт сууя л да. Яага болохгүй гэж тийм үү? Тийм. Тэгжээж бид нар гурвалсан байдлаар багш, эцэг, хүүхэд гэдэг гурвалсан байдлаар явж иж тухайн хүүхд маань хөгжихийн эцсийн үр дүнд юу вэ? Хүүхдийн сайжралт л байхгүй. Тийм шүү дээ. Монгол улсын иргэн нэг иргэнийг бид 90 сард нийгмийн харилцаанд оруулж сайхан хуйлж, сайхан имж, сайхан дуучин гаргаж шүү дээ тийм үстэй. Тэгэхээр нөгөө талдаа болохоор яг төрөний яг зэгийн ярианда дурддаг үнэлтэд тусгай гэсэн байдлаар хараад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нийгэмдийн талын ойлголт нь бага байна. За харьцангуй сүүлийн үед л аутизм гэдэг үг хэллэг яригдаж тэ хүмүүс энэ ингээд бас эдгэрдэг хүч юм байна. Бас эн чинь ингэж удамшд юм байна гэдэг ойлголтыг авч штэ. Одоо яг энэ дээр ингээ ярангууд өвчин гэд яг ингээд нэг эцэгчүүдийн хувьд өвчин гэж хараад байгаа байхгүй. Энд чинь эмгэг. За өвчин бол одоо бидний ярьдгаар бол ингээд хаалгаанд ороод ч юм уу, им угаад ч юм уу сайжирна, юу идэгнэ гэдэг асуудал яригдэн шүү дээ. Хаалгаан за хавдар байлаа гэхэд хаалгаанд ороод ингээд хавдрыг авчлаа гэдэг энэ хүн эргээд ирүүл болно. Аутизмын хувьд болох төр энэ чинь нэг эмгэг гэдэг учраас сайжирна. Ерөөсөө сайжирна. Насан туршийн эмгэг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрийг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг аягуулс ойлгомоор байгаа байхгүй. Тийм. Архины хор уршиг, тамхины хор уршиг, бус төрлийн одоо нийгмийн ийм хор уршиг, ийм давуу тал гээд албан газар сургалт семинартай сургуулиуд яваадаг хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар болон бусад хаалганы цаана орхитод байгаа бусад төрлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар төдийлөн дуурах нь бага болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Батболд гашууч гэсэн ингээд андтаа учирчаад өөрсдүүд гараад эхлэхэд нь багш хүний хувьд сэтгэл ямар байв? За тэн дээр бол хэвээр амар гоё тийм эерэг амар надалаа амар гоёсэн. Яагаад гэвэл яг өөрөө нөгөө нэг тим байж байгаад яг тим байж байгаад өөрөө хөгжөөд өөрөө ингээд амар цаашаа ингээд хөгжөөд бүр ингээд тэмцээн оролдоонд орох болтлоо ингээд хөгжсөн учраас надад амар гоё санагдсан. Тэгэл за би жижиг имийг бид нар бас нөгөө аз жаргалаар хүлээж авдаг болсон тийм. Энэ хүүхдтэйг учирснаас хойш одоо багшийн маань хувьд ч гэсэн одоо ингээл орой ингээл багш ингэсэн ээж ингэсэн штэ ананд өнөдөр ингээд гэд яг л нөгөө миний нөгөө амар гоё ингээ аз жаргалыг мэдэрдэг юм багш маань ингээ мэдэрдэг болсон. Өнөөдөр тэгээд үе холбоо үг хэллээ штэ гээл ерөөсөө гээд тий хүүхдүүд урт өгүүлбэрээр ярих баярлж байгаа штэ. Ер нь ганц үг нэмчихэн гутал ерөөсөө тийм үг нэмэгдсэн байж штэ гээл. Тэгээд ер нь бол ийм л юм байлээ. Миний ер нь зүгээр миний ойлголтоор миний яг зааж байгаа арга барилаар яг зүгээр хүүхдэд тулаад ингээд ажилчвал ингээ яг ингээд одоо юу гэдэг сайн уу гэж хэлүүлэхэд бол шууд сайн уу гэх тийм гоч хүүхдэд хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд өдөр болгон сайн уу баяртай сайхан амраарай гэл ингээд ахаар чинь зуршил болчихж байгаа байхгүй. Тэгээд яг тийм юм дээр тэгээ ер нь бол ингээ хараад хаад хүмүүс жоохон шууд ингээд нөгөө богинохон хугацаанд ингээд сайн үр дүн хүлээж авах гээд байгаад байгаа байхгүй. Яг одоо ийм юм аутизм болон даун дээр бол яг миний хувьд бол тийм харагдахгүй байгаа. Зөвөр ийм урт хугацаанд одоо би чинь 7 хүүхдэд хичээл орж байгаа байхгүй ганцаарчсан хичээл. Тэгээд яг ингээ хүүхдүүд дээр харахаар урт хугацаанд нөгөө бага багаар маш сайжирж байгаа. Тийм учраас эцэг эхчүүд нь ч гэсэн яг тэрнээ ингээ хүлээж авчаа. Багшаа одоо яг тэгж ийм гоё болж ийн гэж сонгож. Миний сэтгэл өөрөө бүр дээшээ баярлалаа тий. Тэгэн шүү дээ яг. Яагаад тэгж яана гэхээр нөгөө нэг өөрөө нөгөө нэг тим байж байгаа
өдий хүрсэн болохоор ер нь бол надад амар гой санагдаад байна. Ер нь бол тэгдэж шүү дээ. Өөрийнхөө амьдралаар туулсан хүн л тэр хүнийг ойлгоно гэдэг шиг тий. Одоо би ингээл санал тавингууд би ингээ хүүхдэд тань дээр ингээ өгсөн юм аа гэх. Ер нь бол ээж аавуудын хувьд бас надтай адилхан л хал та. Хүүхдээ хөгжүүлмээр идэг. Очоод ингээд сургалт ингээр явах гээд очоод ингээ санал тавингууд манайх боломжгүй, ойлголт байхгүй, ганцаарсан тийм хөтөлбөр байхгүй. Ерөнхийдөө боломжгүй гэдэг хариултыг ерөнхийдөө айгүй их авдсан шүү дээ. Ихэнх газар тэгж хариулт өгч байгаа. Тийм тэгж яагаад одоо манай багш манай өө болно шүү дээ тгийл та гэл ерөөс ингээ тэгэн гоч би баг өөртөө итгэхгүй гооч юу лээ гэж. Багш маань өөрөө ингээл олон жил хэвтэртэй байлаа. Хөл гараа хөдөлгөөс эхлээл тэмцээр агаад ингээл өнөөдөр гарч ирэл би түрүүнд дурдлаа шүү дээ. Машин бариад хөдөлгөөнд оролцох хэмжээнд авч ийн хүүхдүүдэд сургалт орж ийн гэсэн чинь ялан дийлж туулсан хүн л яг энийг мэдэрч байгаа байхгүй юу? Яаж хооллох, яаж биезэх. Тийм үстэй хүний гарт орсон баг чинь ямар хэцүү бэрхшээл тулдаг вэ. Тэгэхээр энэ аутизм хэлбэрийн хүүхдүүд хүн харахад татцсан, даавны одоо манай бусад цаажилтаа хүүхдүүд хүн хэлбэрийг харагдахгүй байгаа ч гэсэн сэтгэн бодох, харилцаа үүсгэх, ярилцах те өөрийгөө илэрхийлэх байдал дээр маш их хоцролтой болохоор хөглийн бэрхшээлт биш юм шүү. Танах зүгээр юм шүү. Танах хөдөл аягүй дайггүй шүү дээ. Ингэж ярьдаг л да. Тэр нь яг Монгол хамны хэлээр сайхан сонсогддог. Гэвч тэр нарийн цаад очрыг бол цаад хөдлөлөн аав ээж бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Яхаараа доороо иргэдэг, яхаараа гараа хаацдаг, ямар үед ухаараа юм мөргөдөг, ямар үед савж ундгийг мэдэхгүй. Ингээд яг бид гурийн өнөөдөр ярьж байгаа шиг байнгын дасралтгүй урт удаан хугацааны орлогыг хийвэл түрүүний миний дурдсан энэ эдгээр үйлдэлүүд нь цөөрж багасж зарим зүйлд нь мартагддаг юм байл. Тэ маш удаан хугацааны. Жишээлбэл зэгийн бид эднийг сургалтанд сууж явах Турк багш нар тэ. Туркийн ерөнхийлөгчийн эхнэр гэж одоо тэргүй хатагтай шүү дээ манай. Тэр хүн бүр маш том кемп байгуулж өгсөн Туркт тэ. Тэндээ өвөл зөнгөө ингээд усан бассейн, пони морь унах, бүх төрлийн спортоор хичээллэх, бичих, унших гэд бүх зүйл тэр аутизмын хүүхдийг багаас нь багш хариуцсан авч ажиллаулт юм бэл тэ. Тэгээд тэр хүүхдээ үзүр үйлчлэгэнд ороход нь очор зогсоод сурах, итэмээр картаар харьцуулж сурах, ингээд нийтийн газар бие засч сурах. Тэр хүүхд чинь ингээд явсаар агаад сахал махал ургаад ингээд насанд хүрээд ирэхэд хүнд яаж дуралдгийг, яаж хайрлагдгийг, анхны эмэгтэй хүний биений юм хидээд ирэхэд яаж зочирдохгүй байх вэ? Эрэгтэй хүүхэд анх бэлгийн харилцаанд ороход яах вэ гэдэг бүр эцэг их ар гэр болон бусад багш мэрэгжлийн хүмүүс хянаад нөгөөтлийн зам дээрээс тэр ингээд баг камераар бичээд тэр ингэж явж ээж эдгээр хүүхдүүдийг амьдрал хөтлөж оруулдаг юм билээ те. Энэ талын зүйлийг сонсч ирсэн дээ зэгээ. Тэгээд одоо бидний хувьд бол яг нөгөө монголчуудын хувьд болох тэр одоо яг нөгөө тэр үе болтор бас удаан л байна л та. Тэгэхээр ядаж ойлголттой болчоосаа гэж төсдөг шүү дээ. Тий. Одоо ингээд бидний хүүхдийг ядаж те аутизмын хүрээний эмгэг гэдгийг ядаж нөгөө ойлгочоосаа гэдэг үднээс л бид гурван өнөөдөр ингээд яриа сууж шүү дээ тий. Ойлгоосаа хүлээн зөвшөөрөөсэй ийм хүн байдаг шүү юм. Ер нь аав ээж нарт яг энэ эмгэгтэй хүүхдтэйгээ зарлаад нийгэмд яриад чаддаггүй байхгүй юу? Ах トゥ байна, нөхөр сүүдэр байна, хул ургууд байна, ажлын хамт олон байна те. Өвөн чи асуудалтай хүүхдтэй юм уу? Тэг хийж хардаг байхгүй юу? Энэ дээр ингээд өнөөдөр чинь ингээд Батболд маань цэгийн маань өөрийгөө ингээд ил гаргаад тодорхойлоод яриа явж байгаа чинь эргэн хүний хүүхдийн төлөө хийж байгаа үйлдэлээс гадна зориг бусад хүмүүс туслах гэдэг одоо яриач бид гурийн асуудал нийгмийн нэг ээж чадхаа нэг гэр бүлж болтгоо нөгөө хүүхдээ хүлээн зөвшөөрөөд эрт эхлээсээ их эрт оролцоосаа гэдэг үднээс өнөөдөр бид нар ингээд сууж байгаа байхгүй. Дөрөвдүгээр сар жишээлбэл дэлхийн нийтээр аутизмын үдийг тэмдэглэх хүрээнд яадаг вэхээр бас онцлог зүйл нь бусад том байгууллага объектууд улс даяараа цэнхэр гэрэл асаад юм бэл. Цэнхэр гэрэл асаадаг. Тэгээд энэ хүүхдүүд цэнхэрлэхэд хүрэлцэн ирж одоо ингээд хамт амьдарч энэ оршин тогтсож байгаа шүү. Хамт нэгдлэхийн хүмүүс ч гэдэг үүдээс цэнхэр гэрэл асааж энэ юунд оролцдог. Бас одоо жишээлбэл бид гурав өнөөдөр гинтээ уулзлаа ш. Тэгэхээр явцын донд би 4 сард бүтэн явдаг учраас гуруула хөөхөн цэнхэр уцаараа ижилслээд бас суух боломж олдно гэж бодож байна. Бас цэнхэр уцаар ижилсдэг. Энэ талын одоо аутизмын талын бид сурчлагаа хийж байна, өдөрлөг зохион байгуулж байна, сургалт хийж байна те. Бид энэ талын мессежийг эрт ээж багш нар сэрэмжлүүлж их ингээд мэдээлэл өгч байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагаа цэнхэр уцаар илэрхийлж явдаг. Ийм санан юутай. Тэгээ өнөөдөр студентийн цэнхэр гэрлүүд баг зэрэг оруулсан. Бас энэ талын бид нар зүйлийг 4 сард ярилцж байна гэсэн санаагаа илтгэж байгаа. Тэгээ ер нь бол Монгол хүмүүсийн нэг давуу тал нь бас их зөөлөн сэтгэлтэй, тусч, энэрэнгүү. Тэгэд хүүхдээ ийм асуудалтай маа ингээд бидэнд туслаад танаа хүүхдээ танаа охинтой цогныг ангид сурч байгаа учраас бас дэмждэгт баярлалаа шүү. Тэр хэлчихээ босод ээж аав нар
хандлага нь сайхан болоо авч тийм л. Тий. Би одоо хүүгийнхаа ангид бас нөгөө 1-р ангид тахт нь ороод нөгөө эцэгчүүд нөгөө сургууль зохион байгуулж ирсэн л та. Та нар одоо ингээ аутизмын хүрээний эмгэг гэж сонсч ирсэн үү мэдгүй. Ерөөхдөө нөгөө нэг үе одоо бас нийгэм маань бас нөгөө аутизм гэдэг чинь аутизм уу сонсч ирсэн шүү дээ. Гэхдээ нөгөө нэг яг бүр нэг амар ингээ нөгөө мэдээл байхгүй. Танаас мэдээл авах мэдэхгүй. Тэгэнгუთ танаа хүүхдээ ингээд аутизмтэй хүүхд байгаа шүү. Орж ирсэн шүү. Энэ хүүхд маань юм өвчин биш юм аа. Танаа хүүхд хүрлээгээд халдварлагдгүй юм аа. Одоо энэ нь бол эмгэг юм аа. Насан турших юм аа. Тэгтээ найзаа ингээ хүлийн зөвшөөрөөрэй. Тэ? Та нар маань ч гэсэн миний хүүг ингээ хүлийн зөвшөөрөөрэй. Эргээр хараарай гэдгээр байдлаар ингээд нөгөө сургалт мэдээлэл ингээ өгөнгөд тийм биш тий. Одоо л мэдчихлаа шүү дээ. Одоо гээл сая ганц зураг чи ярьлаа шүү дээ. Цэнхэр уцаар ингэдэм юм. Би тэр гэл ингээл уул алжчих жишээ нь тийм үү. Бидний сонсоогүй юмыг чи ингээл яриад өчөж байгаа гэдтэй адилхан тэр эцэгчүүд аутизмыг сонссон ч гэсэн яг аутизм нь юу юм? Даун юу юм те? Ерөөс ойлгохгүй мэдэхгүй байгаа шүү дээ. Бид нэг энэ талын мэдээлэлтэй болж зүгээр л хэлнэ шүү дээ гэдэг байгаа байхгүй юу? Нэг талын мэдээлэлтэй очоод бол жишээлбэл одоо 4 сард ингээд ангийнхын хүүхдүүд төрхөн цэнхэр фотолкер гэж хэлсэд нэг үзэр үзэх ч юм уу, салхинд гарах ч юм уу ингээд нөлөөлөл ажиллаж байгаа. Мэдээж миний хүүгийн байгууллагад ингээд би ажилтдаг энд би ийм хүүхдтэй байдаг бол миний хамт бол намаа ордог бас нэг хөрхөн цэнхэр цамцсан мөссөн ч юм уу цэнхэр ямар жигдэрсэн сюрприз өрөл тэр аав ээжд ямар их хүчхөө байгууллагаараа за улс гудамжин ч гэсэн тэр тухайн объект нь хөрхөн цэнхэр гэрлээ хасаагаа тий цэнхэр цэцэг мэцэг бэлгэлэх ч юм уу ийм үйлдэл хийвэл эн чинь тэгэл тухайн хүнийг асар том нөгөө нөлөөллийн байдлаар нь эдгэж ил гэсэн үг байхгүй тий яг нөгөө танил хууль ажиллагаа явуулж гин гэсэн үг шүү дээ. Тийм тэнхэр гэрэл асцсан биш. Эднийхэн аутизм хүрээний эмгэгийн хүүхдүүдэд хүндгээд ингээд бас мэдээллийн юм арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ гурав цэнхэр фотологтой өнөөдөр бас ийм үйл ажиллагаанд оролцсон явж гэж анзаардаг бас ялгарч шин. Нөгөө цагаан тууцтны аян тим гэх нэг тэмдгээр ялгардаг шин. Улаан загалмай эдэргээ. Тэр шиг бас яг ийм өнгө биднэрт бас байдаг юм байна. За Батболд маань одоо ер нь эдэн мааматай гэр бүлийн үлээ хэдэн мама хэд их нэртэй гэлтэй шин. Гэр бүлийн талаар юу вэ? За би бол ээж аваартайгаа амьдардаг ганц би. За. Тийм. Тэгэл багшаа хийгээл байж энэ да. За тэгээ нөгөө эрүүл мэндийн шилтгаанаас бол олон жилээр бас өөртөө ажилласан болохоор тийм гэр бүл төлөвлөлт хоцорсон байна гэж бодох уу? Гэхдээ ер нь өөрөө жоох нэг яг одоо өөртөө зориг тавьсан мөрөөдөлтөө хүрхгээд тэгээ хөрсний дараа тэгээ болох байхаа л гэж бодлоо. Яг хөгцвөл нөгөө цаг хугацаатай шүү дээ тий яг араас. За цэгийн маань ч гэсэндээ бас айгүй бахархаж байна. Яг л нөгөө бид нар асуудалтай өөрсдөө юм сэтгэл зүй бэлтгэдэггүй ээж аав нар байсан. Энд ч бас гинтийн тий. Тэгээд яг энэ байдлаар бид нар найз нөхөрлж хамт танилцж байсан. Тэгээ одоо ингээд өөрөө хүүгээ дагаад сүйдэр багшиг явж исэн ээж хүн албан ёсоор ингээд сургуультай багшлаад бусад төрлийн тэр байшин аягүй бол ус урчин шүү дээ. Тэнд нөлөөллийн юм хийж эцэгэр бас бахархаж байна. За найзын хувьд болохоор би бас ингээд одоо Монголын үндэсний радио телевизэд ажилд ороод 30 жилийн түүхтэй хөгтөнгөр радиод ингээд ярдахтар нэвтрүүлэг хийгээд бас энэ тухай ярилцах боломж олдноо гэж бас бурхны л бэлэг шүү дээ. Тэгээд би бас одоо манай найзууч мэдэнтэй бас ингээд донтол нөлөөллийн нэвтрүүлэг хийхийг ярихыг хүсдэг байсан. Дарсны асуудлаар их ярьдаг байсан. Энээс гадна ингээл яг л нөгөө гэр бүлд хүүхдийн асуудал гарч ирдэг. Хүүхдүүд эрүүл сарвал байж те хоцрогдолтой хүмүүж ингээл янз бүрийн зүйлс бас сэтэв болоод амьдралд байдаг болохоор гарч ирж байгаа учраас өнөөдрөөс хоёрыг зочноор ингээ ярилцж байгаамаа. За тэгээ цэгийн маань бас одоо аутизм болон те бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй аав ээж багш нартай хандаж хэлэх зүйл юу байна? За яг аутизмтай эцэгчүүдтэй хандаж хэлэхэд хүүхдээ хүлээн зөвшөөрөөрэ түрүүн би ярьсан шүү дээ. Хүүхдээ итгээд үзэрэй гэд. Яг уу эхлээд мэдээч асуудал хүн эцэг их л болсон тийм ээ. Хүүхдээ гоншиг авахд надад ч гэсэн хэцүүлээс одоо би өнөөдөр хотлын яриас авахгүй шүү дээ мэдээч асуудлаа. Би анханасаа л хүлээн зөвшөөржсэн гэхгүй хүлээн зөвшөөрж байгаа юм шиг хэрнээсээ цаанаа бол бас амаргүй байсан байхгүй юу? Мэдээч 4 хүүхэдтэй тэгээ нэг хүүхэд маань аутизмтай гээл тэгэнгүүт тэгэл аутизм гэдэг үгэж би тухайн үед бол ойлгодогчгүй мэддэгчгүй л тэгэл одоо ингээл харсан чи яг л миний өвөд дээр байгаа нөгөө бодит жишээнүүд яг тэрэн дээр ингээд бэж явах чинь тэгэнгүүт хичнээн тийм байлаа ч гэсэн нөгөө хүлэн зөвшөөр хүн чинь цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө нэг эдгэрдэг гэдэг шиг тэгээд тухайн үед бол хэцүү байсан. Бус дээж аваач гэсэн одоо оншоо аваад бэж байгаа ээж аваад гэж хэлэхэд давн туулаарай хурдан хүлээн зөвшөөрөөд хурдан хүүхдтэйгээ ажиллаад хүүхдээ хурдан сайжруулаарай. Тэгвэл илүүтэйгүр ингээд нөгөө амьдралд одоо
нөгөө хүүхэд маань бэлэг юм шүү гэдгийг аягүй сайн ухамсарлалтын бэлээ. Тийм тэгжил хэлье да. Тийм сургууль хүмүүжүүлэгч багш нартаа хандаж хэлэхэд адилхан мэрэгчлээ хүмүүстэй хандаж хэлэхэд одоо нөгөө одоо харьцангуй нөгөө мэдээллүүд бас аягүй сайжирсан байна те. Одоо эцэг ихтэй хамтарч сайн ажиллаарай тийм ээ. Эцэг одоо тэр хүмүүс ч бас хэцүү байгаа, багшд нь ч бас нөгөө нэг яг яаж ажиллах учраа олохгүй байгаа учраас хэцүү байгаа учраас хоорондоо яа тий сайхан ярилцал та тий. Би ингээд байна мэдэхгүй юм байж болно шүү дээ гүнд яага мэдэхгүй юм байж. Би энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдээ урд нь ажиллаж үзээгүй. Би яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Одоо би яах вэ гэх тийм ээ. Тэгээд ингээд сургалт одоо мэдээлэл авал та тий. Тийм байдлаараа сандаад одоо бусад хүүхдүүдийнхээ адил, бусад 30 гэдэг хүүхдүүдийнхээ адил нөгөө хүүхдтэйгээ бас ажиллаа сайжруулахад тий. Яг онцлог хэрэгцээ нь юу юм ажилтны үр дүнтэй тэгээ ажиллаад хүүхдүүдтэйгээ бас бидний хүүхдийг бас тий сайжруулаарэ тий. Мөн бас аутизмын төрлийн хүүхдүүд болон эцэг зориулсан гарын алган номнууд их байдаг. Тэ энэ талаараас бидэнтэй холбогдож авч болно. За мөн зэгийн ээжтэй, надтай, батал багштай холбогдоод тэ подкаст нэвтрүүлгийн маань үзчихэд байгууллага дээрээ сургууль цэцэрлэг дээрээ биднээс үүнд хэлбэргүй сургалт аваад ингээд өөрхөн мэдээлэл авч болно. Бид бол энэ талаар бол одоо тэ хизээ цаг зав гаргаад бас очиод уулзах боломжтой. Хоёрт одоо залуу аав ээж нар ялангуяа тусгаалan бидэртэй бас уулзаж чаталж тэ холбоо ярьж харилцаа өсгөж болно. Миний ажигчлаар бид нар ч хүүхдүүд аваад жил болгон аршаанд явдаг. Жил болгон имлэгт явдаг. Тэгэхэд яг үнэндээ бол одоо яг миний имзэглээд байгаа болохоор зүйл болохоор аав нарыг хүндэлийн мэдээлэл авангууд маш их цочрдод хүлээж авч чадахгүй салалт аяг хүүсэж байгаа байхгүй. Хүүхдүүдэд ороход. Хүүхдээ голж штэ үндсэндээ. Хариуцлага сухтааж байна. Тэгээд яг үндсэндээ одоо энэ төрлийн болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үндсэндээ ээж нар аяг хөсөж байна. Аав нар хариуцлага шууд сухтааж байна. Миний удам мохсанд юм байхгүй. Би юм хүлээж ирэхгүй. Би яаж одоо энэ хүүхдэд насаараа зуралдах гэгээд аав нар бол маш хурдан зайгаа аваад үндсэндээ ээж нар бол ч та хэмээ өнөр л урд хоньнуудыг түүхэл юм өсөж явж. Тэгэхээр энэ дээр Монгол ирчүүд бас ухаалаг байгаа ч сайхан зөв хандаач зөв хараач ингээд хамтдаа л энэ ажралтай гэрүүлийг босгоно шүү дээ тий. Тэгэхээр энэ талын мэдээллийг авах эрхтэйчүүд эмэгтэйчүүд бол бидэнтэй холбогдож болно. Бид хэдийн мэрэгжлийн биш ч гэсэн даван туулж энэ талын одоо яг өрөвгтэйгээ хамт ингээл ажралтай гэр бэлтгэж хичээж учраас туслана. За Батал багш маань одоо тасгалжуулагч багш болон сургууль хүмүүжүүлэгч нар маань бас одоо энэ аутизмын төрлийн хүүхдүүдтэй яа дэмжиж туслал ажиллах зүгээр гэж боддгоо. Спортоор дамжуулж яа зүгээр нэг яг амар өөрчлөлт бол тэгэж хурдан өгнө гэж хэлэхгүй. Зүгээр ер нь баг багаар яг өөрчлөгдөж тэгээд хүмүүжиж тэгээд сурнаал цаашаага дээшээ ер нь угаасаа нөгөө нэг харж байгаагаар бол угаасаа өөрөө л цаашаага амьдралаа авч явна шүү дээ. Байнга л дагаад яваад байна гэж байхгүй. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн спортоор яг өөрт нь нөгөө нэг одоо чи ингэн тэгнэ гэж. Яагаад тэгж байгаа вэ? Би өөрөө яг тэгж боддог байсан байхгүй. Одоо ингээд би одоо ингээд ингэж яхаар тэгчихгүй явдаа. Ингэж яхаар төрөхгүй байх юм явдаа гэж боддог байсан. Тэгээд тэрийг болохоор багш маань, ээж маань, аав маань бүгд л тусалж, дэмжиж өөдий зэрэгт хүргэсэн учраас би яг өөрөө тэгж давсан, туулсан учраас одоо яг орж байгаа тэр хүүхдүүдийг яг л тэгж хэлж зааж зөвлөж байгаа. Тэгээд дээрэс нь одоо энийг үзээд одоо нэг яг оншоо авсан эцэг эхчүүд байвал яг ингээ манай клуб дээр ирээд ингээ сургалт цаашаа сургалтанд ингээд сууж бас болоо шүү. Тийм. Тэгээд нөгөө энэ дээр бас нэмээд хэлэхэд заавал ингээд нөгөө эцэгчүүд ингээд одоо нөгөө санхүүгийн хувьд амар хүнд байдалд ордог л доо. Одоо ингээд хаана ямар сургалт байна уу гэл ингээд хайдаг. Ерөөд нөгөө энэ хүүхдүүдтэйгээ ажиллахын тулд нөгөө жижигхэн гарын авлагчлалтгаа бэлдээд өөрсдөө бид нар тэгдэг гэсэн шүү дээ. Гарын авлага бэлдээд тэгээд ингээ ажиллах бас боломж өгдөө шүү. Яг яаж ажиллах уу гэдэг дээр одоо бит өөр дээр одоо ингээд юу агаад асуугаад тийм. Спортоор яаж ажиллах уу Батал тогшмаас өмнө асуугаад гэрийн нөхцөлд яах вэ? Одоо ингээ Батал тогштой ирээд уулзах чадахгүй одоо хөдөө орон нутгийн ч юм уу тийм хүмүүс байгаа шүү дээ мэдээж доор нь дөөмөн гарцсан жоохон хүүхдээ тэгсэн тэр хүүхдээ хөгжүүлмээр байдаг нас нь яваад байдаг яанаа гэл ингээл өнөөдөр яанаа бас болоод шүү дээ цаашаа. Тийм тэгээд бас тийм хүмүүс байвал бас Батал тогшоос мөн ингээд зөвлөгөө аваад яах вэ би одоо яах ёстой вэ тий одоо гэрийн нөхцөл би яаж ажиллах вэ хүүхдээ яах вэ зүгээр л нэг 5 минут 10 минут хүүхдэд зарцуулал да нэг өдрийн 10 минут
Тийм ээ. Бид нар уцаа авахаа суудаг цаг байхгүй юу? Тэгэнгүүт одоо хүүхдтэйгээ сар ингээд одоо 10 минут зарцуулаад ирэхэд хүүхд чи ямар болох нь вэ? Тэгэл цаашаа хүн урамждаг байхгүй. Жижигхэн юм нөгөө урмаард итгэхээр урмаарддаг гэдэг шиг тий. Яг одоо та хоёрын маань санаа бол урт удаан хугацааны хувьд ууггүй тасралтгүй орлого байх хэрэгтэй. Хөвшүүлнэ. Тэгээ хөвшөөд ирэхээр тэр хүүхдийн хандлага нь өөрчлөлтөд гараад идэв. Би охиныхоо талаар анх мэдээлэл авчаад шууд хөрөгчөн дээрээ би тоонууд байлуулчихсан байхгүй. Нэгээс 10 хүртэл тоо өнгүүд нааж ирсэн саяхан хуулж авлаа л жижигэн зураг сурчлаа өрх. Тэгээ өнгө тогтоож ирсэн 10 тоол сурч ирсэн үсгээ цээжилж ирсэн. Энэ төрлийн хүүхдүүд ч айгүй нөгөө мэдээллийг айгуусаа шингээж хурдтай авдаг. Тэр нөгөө англи хэл мэлийг бол өвшөөс сурцсан байсан тий. Англиар дуулах, англиар ярих, англиар тоолох. Тэр чинь амьдарж байгаа орн маань Монгол улс ингээ ямар орчинд хэл яриагаар анх бид нар хөгжүүлэх ёстой байлаа гэдэг ингээд ажиллаж эхэлсэн. Ер нь бол дажгүй амжилттай. Би анх гол сур дээр охиноо 10 тоолол сургаж ийлээ. Тэгээ 20 тоолж гуулцдаг болсон. 30 тоолж гуулцдаг. Тэгээ 50 тоолж гуулцдаг болсон. Одоо сая 2 дугаар ангидаа ганцаараа л хүрдээ цээжилсэн л байлээ хөрхөө. Тэгэхээр эн чинь бол бидний зайлшгүй энэ эцэгчийн оролцоогоос гадна нөгөө зүрхэнд яриад байгаа баг сургууль хүмүүжүүлэгч нийт ард иргэдийн үйлдэл болчих жоох байхгүй юу. Мэдээж одоо бид дараалаараа очрлоод банкнд бид гур орох жидэл тэр төрлийн хүүхд харахад насанд хүрсэн юм том биетэй хүүхэн ч юм уу залуу болж харагдаж болж очр дараалал мэдэхгүй шууд уршаа очих магадaltaй байхгүй юу. Тэгэхэд л чи пепа ямар сони юм яа тэрмээ гэл ингээд хашгирах биш ажиглахтай эсвэл тэр хүнтэй харилцан ойлголцох. Магадгүй намайг өндөгөөд босоо хоорн шууд миний судал дээр суух магадaltaй байхгүй. Тэг яг чи миний санал дээр сууж үгүй дахиад зөрчил үүснэ шүү дээ. Энийг зөрчлийн аргаар биш анзаарч мэдэрч ийм төрлийн юм заа уучлаарай та сууцгаа миний санал дээр тэгвэл та миний уртлын нэгнээ дороод очирд орчхороо ч гэдэм үү те. Энэ харилцаа удахгүй одоо Монголд нөгөө аутизм төрлийн хүүхдүүд маань насан турш эхэлж шүү дээ. Тэгэхээр энийг андуурагдаад ямар зөрүүдий ямар дураараа хүн бэ? Шууд бичлэг хийгээд тавих маягтай. Сошиал дээр. Энд чинь тэгээд цаана хүний ирэх эцэг эхийн нэр төр сургууль соёл ажлын хамт олон гэдэг маш том талаастай яригдах болж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар өөрчлөлтөн одооноос энэ аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж эмзэглэхүүгээр харьцах вэ гэдгээр ярилцах хэрэгтэй болж байгаа. Тэгээд би өнөөдөр та хоёрыг яг энэ 4 сарын 2-ны анхны зочнороо урьж аутизм өрөөний талаар ярилцъя гэж үрсэв. Тэгээд сарын дундуур боломжтой олгууруулаад дахин цэнхэр хувцаараа ижилсэж дахин мэдээлэл өгч бас бусад аав ээж нарт ямар комент ирэх нь те энэ төрлийн зүйлээр ярилцъя гэж бодсон юм аа. Энэ ярилцлагын маань үр дүн нь ямар байж үү те хідэн хүн холбогдоо юунд хаа асууж тэр хүмүүстэй хандаж хэлэхэд өөр бус хүмүүс бас үзег хүн байл үзээрээ ийм кейс вэ шүү гэдгийг яриа явуулсан. Маш олон кейс байгаа. Хажиргалтай өөрчлөгдсөн маш гоё кейсүүд байгаа. Маш хүнд орсон хаалганы цан үлдсэн кейсүүд байгаа. Тэгэхээр бид нар л энийгээ дотоодоо ярьж бусад нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүстэй хуваалцахгүй бол яаж нэг хэсэг нь үлдээд нэг хэсэг нь урагшлах боломжтой боломжгүй шүү дээ. Тэгээ өнөөдөр та хоёр урилгын маань хүрэлцэн хүлээ авч хүрэлцсэн маш баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд ажил цаг зав чи харж чад 4 сарын дундор дахиад нэг уулзах хүсэл тавих байх шүү та хоёртаа. За тэгээд ганцургадаа хандаж хэлэхэд баярлалаа. Одоо ингээд аутизмын хүрээний эмгэгийн талаар яг нэг одоо 4 сарын 2-нд дэлхийн нийтийн аутизмыг таниулах өдөр гэдгээр бид хоёрыг нэвтрүүлэгдээ ураад спорт заслаар хүүхдэд хөгжүүлвэл ямар үдийн ерөөхдөө ээж гэдэг утгаараа сургууль хүмүүжүүлэгч гэдэг утгаараа тий яриад өгөөч гэгээд ингээд урилга өгсөнд баярлалаа хүлээж авсан. Хоёр турлага давхар сая өгчлөө шүү. 3 дахь хэлээр яг энэ спорт засал гэдэг чинь би ерөөсө бас анзаардгүй зөвхөн гүдэг хараадаг ингэж явах хэрэгтэй гэж анзаардаг байсан. Тэгээд нөгөө бид нар ингээд имлэг домдгоор яваал анзаарч хат зөвхөн хувцсны захилгаанд татаж буулгах, хувцс товчилж эхлэх, гутлын үдээс үдэх тайлах те ингээд үндсэн хурууны булчингууд ажиллаж ээж тэнд хэл, сэтгэхгүй холбогдсон юм шүү. Би чинь дээс тоглуулад юм уу өндөр төсрүүлэл маш хурдан гүйлгээд байвал спорт хичээл гэсэн чинь зүгээр л эрг боолт тайлах, карант нээх хаах ингээд энэ үйлдэлүүдээс ер нь бол нөгөө нэг яг нөгөө нэг юугаараа одоо нөгөө нэг спорт гэдэг чинь нөгөө нэг ачаалал авч байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг ер нь ингээд анзаараад хахад зарим нь ингээд нөгөө ерөөс нөгөө нэг хуруугаа ингээд барьж чадахгүй тэгээ эсвэл нөгөө нэг ингээд 50-аараа ингээд нөгөө хуруугаа ерөөс мэдрэхгүй гарын нарийн булчин хөгжиж тэгэхээр нөгөө нэг ер нь нөгөө дандаа булчингууд ажиллаж ийж ер нь нөгөө нэг цаашаа ингээд нөгөө нэг дараагийн хэцүүд гарч байгаа. Тэгэхээр гурлаа дараагийн нэвтрүүлгээр энэ талаар дэлгэрэнгүй ярилцсанаа. Хоёр тэгвэл баг сүүлийн үед зөвхөн аутизмтай андуурагдаад маш их дэлгэцийн хамаарал явагдаад байгаа.
Тэгэхээр дараагийн төрөлгөөрөө гуруулаас дэлгэцийн хамаар утас телевизийн талаар ярих нь бол зайлшгүй гарч ирэх юм байл. Яг тэгвэл одоо энд 3 хүн сууж ин биеийн ширээг тойроод гарандаа гэсээр ирээд мөрөгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө аутизмтай андуурагдаад байгаа орон зай мэдрэмжгүй хүмүүс төр сүлээд гарч ирж байгаа байхгүй. Эний чинь бид нар зөвхөн хүмүүс хар тамхинд ороод байна, архинд ороод байна, тоглоомд донтоод ингээд томчуудыг аягуулсан асуудал авч ярьдаг хэрнээ хүүхдүүд маань тэр доогуур юу болж байгааг анзаарахгүй шүү дээ. Ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг энэ талаар бас дэлгэрэнгүй дараагийн төрөлөөр тойртой ярилцъя гэж төлөвлөж байгаа. Тойр бас гоё мэдээ. Төлөвлөгөө гараад ирээ заа. За ингээд бас аз жаргал амжилт хүсье. Тэгээд 4 сард бас хэдүүлээ янз бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог шүү дээ ингээл тий өдөрлөг сургууль. 4 сарын хувьд ч одоо аав ээжүүдийн хувьд бидний хувьд чинь битүү завгүй сарл өнгөрдөө шүү дээ ерөөсөө тийм сургууль тийм тэгээд Монголд бол нөгөө төдийл яг нөгөө сургалт семинар өдөрлөг лекцтэй янз бүрийн маягаар явдгийг одоохондоо яваад байгаа юм бид нар. А яг түрүүн миний дурд шиг цэнхэр хуцаар ижилсэх, цэнхэр гэрэл асаах ийм байдлаар одоо нийгэм бас бид нар ийм мессеж өгөх юмсгэж би хүсдэг. Тэгээд одоо яг энэ нэвтрүүлгээр дамжуулж бас хүргэж байгаа. Магадгүй бид одоо дулааны үйлрэл эхэлж байна те. Цэнхэр туг барьсан цэнхэр хуцтай гарцсан дээр зогсоход гайх байхгүй хүн. Тэгээд энэ ямар учиртай вэ гэд сонирхоод бид нар ийм өдрөөгөө танилцахад ийм төрлийн байдаг энийг би бас ойлгох хэрэгтэй шүү. Бид арилцахын тэгш эрэхтэй нийгмийн харилцаанд орох шүү гэдгийг л ойлгуулах гэдэг мессеж юм байна. Магадгүй бид одоо энэ жил ингээд төдийлөн амжаагүй бас ажил амьдрал явуулж удаа амжаагүй шүү дээ. Дараа жил бид эднийг ажил болгоод хийхэд болохгүй зүйл байхгүй. Тийм. Би бол одоо цэгийг бол сайн мэдж байна. Нийгмийн харилцаанд маш сайн идэвхтэй оролцдог. За би аав хүнийгээ хувьд бас өршлийн бэрхшээлтэй одоо аав ээжгүй хүүхдүүдэд бас нэг чихэр жимээс памперс биеийн тос гэдэг өөрийнхөө хэмжээнд ингээд найзуудаа уриалаад бас тусалдаг. Бас аав ээжгүй одоо хүүхдийн сувлын хүүхдүүд бас жоохон сайн үлсэн хандив хийх гэж үздэг. Тэгээ ингээд дор бүрээ бид нар хичээдэг. Тэгэхдээ одоо нэг үрчлэн хоёр үрчлэн хийх биш 20 30 хэдэн 100-аараа хийдэг. Ийм аавч нар бол нэгдэх ёстой гэж би хардаг байхгүй юу? Илүү далаацтай. Батбол багшийнхаа одоо энэ клуб ихсэн бид нар сурчлах рекламдах биш байхгүй юу? Бидний төлөө сайхан сэтгэл гаргаад нийгмийн хариуцлагаар ийм залуучууд хөл дээрээ босоод өөрийгөө ялан дийлээд ийм төрлийн хүүхдэд туслаа явж байгаа гэдэг нь гайхамшигтай байхгүй. Тэгээд таныг өнөөдөр хаа байсан налахаас ингээд саяхан бүрүү сар машинтай олцоод тэрийгэ бариад ир чинь ихээр би барахгүй хаарахгүй байхгүй. Юу хэдэн зуун сая доллар биш байхгүй юу? Энэ чинь л үйлдэл байхгүй юу? Тэгэхээр магадгүй бид өнөөдөр гуруулаа сууж ин дараа жил бид нар 4 сарын 2-нд 30-уулаа суух 300 суух ийм л төвчнээс гоё нийгмийг бүтээгч байгаа аав ээж нар багш нар шүү дээ. Тийм манай клубийн хувьд бас манди академи болохоор яг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо ингээ нийгмийн хариуцлагын хүрээнд одоо ингээ хөгжүүлье тий одоо ингээ спортоор засъя сайжруулъя гэд явж байгаад нь би бас айгүйх талархтыг. Тэгээд энэ нэвтрүүлгээр бас дамжуулаад Мөнди академи хамт олондоо маш их баярлалаа. Яг нөгөө бидний хүүхдүүд одоо би миний хүүхэд гэж ганц ярих биш бидний хүүхэд гэж дандаа ярьдаг тийм бидний хүүхдүүдийг одоо ингээ хөгжүүлэхэд одоо 16 жилийн дараа миний хүүхэд тий ирээдүйн тамирчин болоод бидний хүүхэд ирээдүйн тамирчид болоод ингээд явхад энэ хүмүүсийн гавьяа юм тий Монгол улс ярьдаг шүү дээ. Монголын тамирчин тийм үү? Монголын хөгжимч гэж ярьдаг шүү. Монди гэдэг бас бэлгшээгээд түрүүн сонсчихсон. Манай охин ч Монгонд явж байгаа шүү. Ер нь бол ер нь танайхтай өөр нь ойрхон. Монгол байгаа ч тийм Монгол гэдэг байгаа ч Монгол улсыг л очсон ийм л том нэр томьёон төр хүүхдүүдэд багтаагаад бас явж шүү. Одоо тэгээд бус байгуулгын адил манайх танаа хүүхдийг авах боломжгүй гэж хариу ирэх байсан юм билүү тийм үстэй. Тэгж чад ямар тэгэл та тгий ажиллаад үзье тгийл та гэл ингэж байгаа нь бас бидний хувьд бол ингээд нэг боломж бидний хувьд болох төр ингээд нөгөө хичнээн ингээ хүн ингээд юм одоо нөгөө одоо ингээ одоо юм өгөхтөр хүн баярлдаг шүү дээ тий. Зүгээр нэг авья танаа хүүхдийг авья гэдэг л бидний хувьд бол маш том бэлэг байгаа байхгүй юу? Одоо бидэнтэй яг ингээд нэг холбогдъё гэж аав ээж нар одоо босод сонсогч үзэгч нар маань бол хүүхд маа дэлгэцийн хамааралтай болчоод ингээд уцас нэгч орилоод байгаа юм байна. Эсвэл энэ амтд итгэхэд дуртай гэдэг нөгөө ялгаа зааг нь мэддэхгүй байгаа. Энийний ард энэ аутизм гэж яриад байгаа чинь нууц хэлбэл бас айгүй далд байдаг те. Тэгэхээр ийм төрлийн зүйл ажиглагдах эсвэл хүүхдээ хилд орох, хөлд орох хөдөлгөөний байдал нь олон төрлийн ном гараа алгаа. Энэ дээр андуурагдаад ивэл хугацаа алдахгүй маш бага дээр л бид нартай харилцаа холбоодохдоо бусад мэргэжлийн байгууллага юм нартай харилцаа холбоодохдоо бол мөнгө санхүү цаг нарны хувьд маш их боломжоо алдахгүй байхгүй юу? Та 500 мянган төгрөг тухайн үед зайсан андуудлыг юу вэ? Тэнд онцлогоо хийлгээд ирэхтэл хүүхдийн төлөө явж ирсэн мөнгө харамлахгүй. Гэхдээ яг тэнд 500 мянган төгрөг гаргаад хүүхдээ онцлох аав ээж байна уугүй юу? Чадахгүй юу? Халбагыг ингэж тавина, самыг ингэж тавина гэдэг тухайн үед зургт хуц тавиад
Миний охинор ингэ дээр нь яг сойз хавтгаа бол хавтгаагаа тавих хэрэгтэй байхгүй. Тийм байгаар тест юм юу үнэлгээ хийж ирсэн. Би амьдралдаа чарж байгаагүй юм. Тэгэхэд тэр симүүтэд очиж үзүүлэх боломжгүй аавж яагаад симүүтэд улсын эмнэлэгт үзүүлжлэхэд дараа нь та 500 сая төгрөг тэнд очиод дахиад онцлогоо хийгээд үзүүлээд ирэхэд төдийл боломжтой аавж байхгүй шүү дээ. За яах вэ? Явцын дүнд өөрөө өсч хөгжиж байгаа юм чинь идэгч байлгүй гэж бодож явж байл хугацаа алдаад байна тий. Онцлогооны хувьд болохоор бас нэг ягаан дэвтэр аягуулсан хөтөлмөр хөтлөх шүү дээ. Тэг хөтлөх ёстой. Яаж ч ядсан бидний хүүхд нэг одоо нэг хөгжлийн хоцрогдолтой нь бол ойлгомжтой шүү дээ тий. Бас хүүхдүүдийг бодвол тэгтээ нэг ягаан дэвтрээ сайн хөтлөөрөө залуу хийж авах. Хөтлөхгүй юм байна төдийлөн бид нар зөвхөн хүүхд үзүүлэх болохоор дэвтэр нь хаана. Нөгөө ягаан дэвтэр нь хаана нөгөө цалан байсан. Урагц эргэж гин үгээ эргэг бахт нь эргэж байгаа гэж. Урагцсан орсон ийм дэвтрээ нэг хальт бол очоод яг хүүхд өвдсөн үед л эмнэлэг рүү анзаараад байд юм байна. Тэгээ бидний хүүхдийн бас нөгөө онцлогооны тал дээр болох тэр нөгөө яг ингээд хараал ерөөсөө ингээ чагнж магнаад ингээ босдог байхгүй шүү дээ. Ерөөсөө яг асуумж байдлаар нөгөө ажиглаад анзаараад онцлдог учраас бас их боломжтой гэж хараад байгаа юм. Батлууд багч яг энэ нэг айгу өөрөө даван туулсан, ийм өөрөө юм хэцүү байдлаас боссон болохоор энэ төрлийн хүмүүсийг анзаарсан байл Батлууд багшийн анхны багшинстай зөвхөн баруун гараа шидээд байгааг анзаараад энэ залуугийн зүүн талын ажиллах боломжтой юм байна штэ гэж чамайг анзаарсан учраас зүүн талын ажилд оруулж одоо ингээд тагнаасаа салаад алхаад ингээд надаагаас хүрээд ирж чинь унаа машин яриад тэр байтхан нөгөө юу баахан медалууд ингээд цуглуулсан тий. Бүр хошоо алтан медальтай дэрсэн тий. Жизүцүү чинь бас хүнд спорт шүү дээ. Ямар зүгээр нэг ганцаарчлсан тоглолт биш юм чинь. Тийм биз дээ. Наа чинь багийн тоглолт. Тэгээд яг хуу хүнээс гадна. Энэ хүний хувьд бол асар их хөдөлмөр, хүч хөдөлмөр тий. Тэрийг нь бол бас гэхдээ бас шантарсан үе байгаа байлгүй байх. Хөгцүүлт өгс биш. Тэгээд нөгөө нэг яг шантарсан үе гэх юм бол ер нь нөгөө нэг багш нөгөө нэг зөвхөн чи энийг читиг чи энийг хийн тий. Тэгэл ингээд нөгөө нэг ингээд тулгаан ингээд аим. Тэгээ нэг хэсэг тэгж боддог байсан. Зөвхөн намайг л тхийн. Зөвхөн намайг яагаад намайг л тэгээд байгаа. Чи хийгээл. Одоо бидний хувьд ч гэсэн нөгөө тулгардаг асуудал байхгүй юу? Хүүхд гон шиг авчаад яагаад заавал би гэж яатсан болоод заавал надад манай гэр бүл тийм яг л тийм одоо яг ингээд бид гурийн хувьд бол яг л яагаад гэдэг асуудлаар л ихсэн юм. Бид нар хүүхдээ ингээд айхтар шахаад гамшиг харагддаг байх. Бусад аав ээжийг харахаар. Тэр чинь хүүг аль хүүхдүүдээс мундаг явуулах гэдэг юм биш байхгүй юу? Яг л хоцордуулчих юмсан. Насан турш нь хажууд нь байж чадахгүй. Цуг хооллоо, цуг бийц суулаад, сайхан хайр сэтгэлтэй нөхцөлөө сайхан хайрны жилтэй амьдрал бид үргэлж хажууд нь байж чадахгүй байхгүй юу? Өвдснөө ч илэрхийлж чадахгүй байх боломжтой. Том болсон биетэй би хаад ярина. Тэгээд бусад үйлчлэгийг харьцаа авч чадахгүй, өөрөө харилцаагаа үүсгэж чадахгүй, эмнэлэг боловсролын үйлчлэг авч чадахгүй, мөнгөний тооч мэдэхгүй одоо 16 7 настай хүүхд явж штэ. Нэрээ бүтэн уншиж чадахгүй. Энэ төрлийн хүмүүс насны үрээд эхэлж байгаа байхгүй. Энэ зүйл дээр л эмзэглээд байгаа учраас бид нар дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй юм байна. Энийг харилцааг нийгэмд ийм гэдэг эрх хандлагаас нь дуулах хэрэгтэй юм байна. Мөнгө нь газар унсаж тоохгүй. Одоо ч бол 14 15 настай аутизмтай хүүхэд цагаан сараар айл бэлэг өгөөд бэлэн 5000 10,000 төгрөг гэсэн ч тоохгүй. Мөнгөний ач холбогдлыг мэдэхгүй. Тэгэхээр бидэнд дунд ингээд оршиж амьдрахаас зайлшгүй учраас бид хамтдаа л гэрлээ тусгаж явах хэрэгтэй болж байгаа. За ингээд урилга хүлээ авч хүрэлцээрсэн. Очиндоо дахин баярлалаа. За дараа миний тэгэлгүй яах вэ? Дараа миний бас подкаст нэвтрүүлэлт хүрэлцэн ирж бас дэлгэнгүй сайхан мэдээлэл өгч ярилцаарай гэж хүсэж байна. Тэгээд ажилд амжилт аз жаргал сайн сайхныг хүсье. За баярлалаа. За баярлалаа.